За орон нутгийн хөгжлийн санд хийсэн гүйцэтгэлийн тайлантай танилцлаа. Гүйцэтгэлийн аудит газрын тосны нөөц ашигласны төлбөр ашиг төвлөрлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 23 он төвлөрөөгүйгээс аймаг нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд орлого шилжүүлэх дутуу шилжүүлсэн гэж байна те. Энэ яг аль аймагуудаар хэдийн хэмжээний мөнгө дутуу шилжүүлчих вэ? За, Ганбаатар гишүүний асуултанд 5 номер загдчиход дарга. 4 номер юм. За 4 номер. Хэн блэ? Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Ерөнхий аудитын орлого самбууны байна. За, манай талангийн 10 дугаар удсан дээр байгаа орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны их усрын бүрдүүлэлтэнд сая асуусан газрын тосны салбараас орлого тасалдсны улмаас гэж. За, энэ дээр бол аймаг тос бүрээр нь биднээс гаргасан байгаа. Нийт дүнгээр бол 7 тэрбум 247.8 сая төгрөгөөр буюу 98% одоо хэрэгжилттэй 2% хангагдаагүй байна. Тэгэхээр энэ аймагуудаар нь хэлэх юм бол энэ нь бол хамгийн бага хувьтай хэрэгжсэн нь Дорнод аймаг 94.8%, хамгийн өндөр хэрэгжсэн нь бол 98.9% хэрэгжилттэйгээр тайлгнагдсан байгаа. Тайлангийн 10 дугаар удсанд аймаг бүрээр судалгаа гаргасан байгаа.